За сайн байцгаана уу, бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ элэг муудсан тохиолдолд бидний биед хамгийн хилэрдэг 10 шинж тэмдгийг мэдэж авцгаая. За нэгдүгээрт шалтгаангүй ядрах. Ямар ч ачаалалгүй амарч байгаа хэрнээ ядраад байдаг. Өөр хэлбэл маш сайн унтаж, маш сайн нойроо авч байгаа хэрнээ л тухайн хүн мэн ядраад байдаг. За хоёрдугаарт хоолны шингээц муудах, хоолны дуршил буурдаг. За элгэнд цөс үүсээд цөс маань хоол боловсруулах фермент, за мөн өөх тосыг боловсруул задлах шингээх гэх мэт хоол боловсруулалтанд оролцдог шүү дээ. Тэгэхээр элэгний үйл ажиллагаа муудсан тохиолдолд энэ үйл явц дагаж муудаад бидний хоолны шингээц муудна, өтгөн хатан, гүйлгэн, за унгуулах гэх мэт хоол боловсруулах талын зовирууд биднэрт илэрдэг. Элэгний үйл ажиллагаа муудаснаас болж илэрч байгаа энэ хоол боловсруулах замын өөрчлөлтүүд маань одоо хоолны хордлоготой ер нь бол адилхан шинж тэмдгээр илэрдэг. Тэгэхээр хүмүүс ингээ байн хоолны хордлогод ороод байна. Миний ходоод муудчихжээ гэж тоохгүй яваад байдаг. Тэгэхээр та ямар нэг байдлаар хоолны хордлого авахар зүйл идээгүй, хитрхи хүүтэн хоол идээгүй, хитрхи яарч хоол идээгүй, хордлого авахар зүйл идээгүй хэрнээ таны биедийн хоол боловсруулалтж алдагдаад хоолны шингэц муудаад энэ маань байнгын үргэлжлээд яваад ах юм бол ямар нэг байдлаар илгээ үзүүлэх хэрэгтэй гэсэн үг. За 3 дугаард баруун хавирганы нумаар хүндүрлэн, өвдөн, за заримдаа бүх биеийн булчин хүртэл шархирч өвдөх тохиолдол байдаг. Тэгэхээр манайхан ханаад хүрсэн байна, нэлээд хүнд ханаад хүрсэн байна гэд яваад байдаг. За тэгэхээр энэ байдал маань мөн удаан үргэлжлээд давтагдаад ах юм бол эмнэлэгт үзүүлэх ёстой байх нь байна. 4-дүгээрт бидний өтгөн болон шээсний өнгө өөрчлөгддөг. Тэгэхээр элэгний үйл ажиллагаа муудаад ирэхээр бидний баасны өнгө цагаан болно, шээсний өнгө өтгөн хар цайшиг ийм колош өнгөтэй болдог. Энэ маань юу явагдаад байна вэ гэхээр хэвийн үед бидний цөс гидсэнд очоод баастай холилдохоор баас маань бор шаргал өнгөтэй ялгардаг. Гэхдээ элэгний үйл ажиллагаа муудагдсан тохиолдолд юм уу цусны зам бүглэрсэн тохиолдолд тэр цус гидсэнд очиж чадахгүй. Тийм учраас баас маань цайвар өнгөтэй болдог гэсэн үг. За мөн элэгний үйл ажиллагаа муудаад ирэхээр бидний биед билирубин хитрхи хуримтлагдаад ирэхээр тухайн билирубин шээсээр гарахаар шээсний өнгө тодорч хар цайшиг, кола шиг ийм өнгөтэй болж гардаг байгаа. За мөн үүн дээр нэмээд хэлэхэд элэгний хатуурал буюу элэгний цирроз нэлийн газар аваад ирсэн тохиолдолд улаан хоолой ходоодны вений судасны өргөсөл гэж юм үүсдэг. Тэгэхээр энэ ходоод болон улаан вений судас маань өргөсөд ирэхээр энэ маань тэлээд ханан нарийнхан болоод хагардаг. Ингэж хагарсан тохиолдолд тухайн цус маань одоо бидний ходоодоор дамжаад гарахтаа бид баас хар өнгөтэй гарч болдог. За мөн энэ тохиолдолд элэг муутай хүмүүс одоо хүндэрсэн үедээ цусаар бөөлждгөө гэж та нар сонсч ирсэн бах. Энэ юу явагдаад байна вэ гэхээр тэр ходоод болон улаан вений судасны өргөсцөн байгаа тэр судаснууд чинь хагараад цус алдж байна гэсэн үг байхгүй юу. Тэгээ тэрийгээрээ бид нэр бөөлж чинь гэсэн үг. Нэг талдаа бид нэр хараар бааж байна гэсэн үг байх нь байна. Энэ бол элэгний өвчтөй хүмүүсийн маш аюултай шинж тэмдэг. Тэгэхээр энэ илэрх юм бол яаралтай эмнэлэгт очих хэрэгтэй гэсэн үг. За 5 дугаард бие захтандаг. За тэгэхээр элэгний үйл ажиллагаа муудаад ирэхээр билирубин биеинд хуримтлагдаад бидний бие захтнаад байдаг. Нүүр шаарлага, арьс шаарлаа, дээрээс нь бие чинь захтнаад байх юм бол энэ маань элэгтэй холбоотой байж магадгүй учраас үзүүлэх хэрэгтэй гэсэн үг байх нь байна. За 6 дугаард бидний бие энэ тэндээс цус гарах болно. Бидний бие энэ тэндээс маш амархан хөхөрдөг болчдөг. За шүдэ угаахад бойлнаас цус гарах, за амраас цус гарах, за бөкснөөс цус гарах. За мөн маш амархан энэ тэнд ингээд хүрэхэд биетэй хөхрөөд байх юм бол анхаарах хэрэгтэй гэсэн үг. Энд юу явагдаад байна вэ гэхээр хэвийн үед бидний цусыг бүлэгнүүлдэг хүчин зүйл элгэнд үүсчээдэг. За тэгэхээр элэгний үйл ажиллагаа муудаад элэг ажиллагаа болохоор нөгөө цус бүлэгнэлтийн хүчин зүйлүүд маань үүсгэ болно гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэр цус бүлэгнэж чадахгүй байна гэдэг чинь цус маш амархан гарна. За дээрэс нь маш амархан энэ тэнд хөхрөн гэсэн үг байх нь байна. За тэгэхээр үүн дээр нэг анхаарах юм юу вэ гэхээр та ямар нэг байдлаар атеросклероз ч юм уу тийм ээ одоо артерийн судасны хатуурал байна. За мөн дээрээс нь зүрхний ямар нэг өвчнөөс болоод стенттэй авилсан иймэрхүү эмчилгээ хийлгээд ямар нэг байдлаар та цус шингэлэх юм уудаггүй хэрнээ одоо танаас ингээд цус гараад ч юм уу энэ тэнд чи хөхрөөд байх юм бол энийг бас анхаарах ёстой. Элэгтэй холбоотой байж магадгүй гэсэн үг байх нь байна. За элэг муудаж байгаа гэлтэгдэг 7 дахь шинж тэмдэг юу вэ гэхээр дааврын хурцлалд ордог. За эмэгтэйчүүд бол одоо сарын тэмдгийн мөчлөг алдагдана. За эрэгтэй хүмүүс гэхэд ямар ч тийм тамир тэнхээгүй суйлтна, эрэгтэйчүүдийн хөх домрох ч юм уу, нүүр халаа оргиж улаах, за мөн сэтгэл санаагаар унах, нойргуудах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. За элэг муудаж байгаа гэлтэгдэг 8 дахь шинж тэмдэг. За хумсны толионд өөрчлөлт гардаг. За хумсны толио цайраад, булингартаад босоо цагаан зураасууд үүсдэг. За өөрөөр бас Терснелийн шинж гэж нэрлэдэг. За энэ шинж тэмдэг элэгний хатууралтай хүмүүсийн 80% нь бараг үүсдэг. Энийг яаж мэдсэн бэ гэхээр элэгний хатууралтай өвчтнүүдэд судалгаа
судалгаа хийж явах явцад илэгний хатууралтай 100 хүний 82 хүнд нэлэрч исэн учраас энэ судалгаа хийж исэн эрдэмтний нэрээр нэрлсэн байдаг. Гэхдээ энэ шинж тэмдэг илэрлээ гэд бүгдээрээ л элэг хатууралтай элэг муу гэсэн үг биш. Энэ шинж тэмдэг маш олон өвчнүүд илэрдэг. Гэхдээ таны хумсанд ийм шинж тэмдэг илрээд дээрэс нь миний өмнө нь хэлсэн шинж тэмдгүүдээс хавсраад илэрч явах юм бол илгээ нэг удаа үзүүлээрэй гэсэн үг байх нь байна. За тэгэхээр элэг муутай хүнд илэрдэг 9 дахь шинж тэмдэг амнаас эвгүй үнэр гардаг. За энэ нь ходоодны үнэр болон гаймритийн үед амнаас гардаг үнрээс арай өөр одоо нэг муудсан өндөгний тийм үнэртэй үнэр амнаас гардаг. За элэг муудж байгаа гэлтэгдэг хамгийн сүүлийн буюу 10 дахь шинж тэмдэг бол бидний биед дэх холестерин буюу өөх тосны үзүүлэлтэд өөрчлөлтөнд ордог. Муу өөх тос буюу LDL өндөр гарах, HDL буюу сайн өөх тосууд багасах. За элэг бол өөрөө өөх тосны солилцоонд оролцдог маш чухал эрхтэн. Элэгний үйл ажиллагаа муудаад ирэхээр одоо элэг маань ажлаа хийж чадахгүйтэй холбоотой өөх тосны солилцоонд ингээ өөрчлөлт орно гэсэн үг байх нь. За тэгэхээр эцэст нь элэг бол дүлийн эрхтэн гэж ярьдаг та нар мэдж байгаа. Өөрөөр хэлбэл элэгэнд мэдрэл байдаггүй учраас элэг өвдөж эхлэхдээ ямар нэг зовир шинж тэмдэг бидний биед илэрдэггүй. Тэгэхээр элэг муудаад хатуураад аль хэдийн газар авсан тохиолдолд бидний биед одоо зовир өгч эхэлдэг. Тэгэхээр бид нар яаж анхаарах ёстой вэ гэхээр дараах хүмүүс нэгдүгээр гэр бүл удамд нь ямар нэг байдлаар элэгний өвчлөл болон элэгний хавдраар хэн нэгэн өвдөж исэн хүн. За хоёрдугаарт элэгний B, C, D вирусын халдвартай. За гуравдугаарт архи маш ихээр хэтрүүлэн уудаг, байн уудаг хүмүүс. За мөн дээрэс нь хэвлийн таргалалтаа маш олон жил явж байгаа. Өөрөөр хэлбэл хэвлийгээрээ маш тархан хүмүүс байдаг штэ. За ийм хүмүүс жилдээ нэг юм уу хоёр удаа заавалжгүй элэгний шинжилгээ өгж явах ёстой. Харин өөрийгөө ямар нэг байдлаар элэгний өвчтөө юу үгүй юу гэдгээ мэдгүй хүмүүс бүтэн биеийн вакцины шинжилгээ ч юм уу ерөнхий шинжилгээ өгөөд элгээ нэг удаа чеклүүлж үзэх хэрэгтэй. За элэгний шинжилгээ өгөх гэхээр манайхан дааж давшгүй маш үнэтэй шинжилгээ бодоод идэг. Цусны шинжилгээ болон хэвлийн эхо шинжилгээгээр эхний ээлжинд элэг чи ямар байгааг ерөнхийдөө мэддэг гэсэн үг. За тэгээ шаардлагатай тохиолдолд үүний дараагаар нарийн шинжилгээ буюу компьютер томограф, MRI гэх мэт шинжилгээнүүдийг хийдэг байгаа. Хэвлийгээр тархан олон жил явсан хүмүүс гэд би түрүү ярьсан. Тэгэхээр энэ маань юу явагдаад байна вэ гэхээр элэг өөхлөлтөө гэсэн үг. За сүүлийн Солонгост ирээд бүтэн биеийн вакцины шинжилгээ өгж байгаа Монгол хүн бүр бараг элэг өөхлөлтөө гэж гарч байгаа. Тэгэхээр хүн болгонд элэг өөхлөлтөөгөө гараад ахаар энэ маань ерөөсөй байх ёстой зүйл юм шиг бид нар хүлээж аваад байдаг. Тэгэхээр энэ элэг өөхлөлтийг тоохгүй яваад ах юм бол элгийг өөрийн өвчлөөж эхлэн элэгний хатуурал болох гэх мэт маш олон элэгний өвчлийг үүсгэж болох учраас эрүүл хоолой амьдралын зөв хэм маягтай байгаад хэвлийг хэсгээрээ турна гэсэн үг. Инхээр элэг өөхлөлт маань дагаад багасдаг байгаа. За тэгээд бүгдээрэнд амжилт хүсье. Баярлалаа.